өглөө тэгээд яг бичлэгийн хувьд жоохон асуудал байгаа. Бичлэгийн хувьд яг нэг хэдэд удаа бас зогссон бичсэн гэх нэг бичлэгийн одоо ингэ зөксөлчих юм бол ер нь одоо энэ бол их хайтайхан одоо хүүхдүүд чиглэсэн одоо хүүхдэд тийм ээ одоо багш нар одоо энэ арга зүгээр энэ одоо ухтгууныг хүүхдэд одоо хэрхэн яаж хүрэх үг одоо их сайн нарийн харуулсан ийм хичээл боллоо л гэж одоо миний хувьд бол дүгнж байгаа. За ийм л зүйл хэлье. Баярлалаа. Бүгдээ өгш. За баярлалаа яаш өгш. Сонирхолтой сэдв байлаа тий. Бас их багшийн сонгож ашигласан тэр эхний тэр яг юу ба штэ. Нэг зэрэгцээ нэг шугамаас одоо яг ингэж өндрийг харуулна гэсэн энэ жишээ л айгүй хөөрхөн тэр үзэгтэй, баллууртай, дэвтэртэй бас өөрийнх нь нөгөө хэрэгэлдэг юмнэр тулгуурс их хөөрхөн байна гэж. Энэ хэрэглэгдэх юм бол болж байна гэж үзэж байна. За тэгээд номон дээрээс харахад бол энэ уртыг хэмжих шууд бусаар энэ уртыг хэмжих харьцуулах гэдэг дээр дөрвөн л үндсэн ойлголт байна. Эхнийх нь бол таны энэ үзэгтэй юутыг хөөрхөн болчихж байна багшаа. Шууд одоо ингэж уртыг шууд харьцуулж болно гэдэг те зэрэгцүүлж байгаа нэг үзүүрээс нь. За шууд бусаар харьцуулна гэдэг дээр та жишээлбэл утас ашиглан авчлаа сая дэвтрихтэр тэр аюу маш зөв бас ингэж нөгөө хүүхдэд жишээ болчихлоо гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол харахад одоо ийм юу байгаа мөртлөө тэр нөгөө хэмжиж байгаа утсаа нөгөө орохдоо дамар нь өөрөө ямар ах нь ялгаатай байснаас болоод ингээ ялгаатай үр дүн гарч ишүү гэдгийг энэ дээр бас нэг хөөрхөн жижигхэн тийм асуулт ч юм уу юм өгвөл бас багшаа юу ээж магадгүй нэг жоохон эргэсүүлээд яагаад ийм болчихваа харахад бол энэ хоёр ийм байж тээ хүүхдүүдээ гэтэл яагаад ийм болчихваа ч гэдэг юм ингээд нэг ийм хөөрхөн холбоос асуулт оруулаад явчихвал за дурын нэгж ашиглаж хэмжин гэдэг дээр та бол нөгөө ямар нэгэн зүйлийн аль нь урт болохыг хэмжих тохиолдолд дурын урт бүхий эд зүйл сонгоо авч хэмжиж болно гэдэг. Энэ дээр одоо жишээлбэл 2-оос дээш зүйл ашиглаад идэрсэн юм минутын тий. Дараад нь уртын стандарт нэгж ашиглан хэмжих хэдэргээд ингээд нэг дөрвөн л юмд хүүхэд сурах юм бэ. Дөрвөн юмны хоёр нь бол нэлээд сайн гарлаа гэж үзэж байна би. Хоёр юм нь аягүй сайн гарлаа. За дараагийн хоёр дээр нь та харин яаж явах вэ? Гэт жишээлбэл энэ уртыг хэмжихэд миний бодлоор бол хүүхдийн ажиглах хууль их чухал гэж бодож байгаа багшаа. Ажиглах хууль чухал учраас та маань юу яавал яасан ингээд энэ ажиглах хууль дээр одоо жишээлбэл ингээд нэг замбраагүй дүрс байрлуулчаад хүүхдүүдээ одоо энэ дүрсийн тий та нар одоо байршуулбал ямар өнгийн дүрс нь хамгийн одоо урт гэж бодож байна. Ямар нь юу болж байна гэдэг юм хэвтэй хөндлөн босоогоор ч юм уу нэг дөрвөн дүрс байрлуулчихдаг ч юм уу. Тэгээ багш асуулт асууж байгаа тэрийгэ байрлуулдаг. Тэгээ тэр зүйл дээрээ ярьдаг. Тэгээ хамгийн гол нь энэ хичээлийн гол зорилго нь ерөөсөө объектын уртыг тодорхойлох гэдэг гол зүйл дээр явж ийн гэж байгаа байхгүй уншаа явахаар энэ нөөрөө. Тэгэхээр объект гэдэг үл яг энэ эргэн тойрон хүрээлэн байгаа бүх зүйлс л объект байна гэдэг. Ингээ яг та энэ дээр нэг ийм мультимедиа ч юм уу ийм оруулаач гэж хэлэх чинь. Би ялангуяа тэр нөгөө юун дээр 3 дугаар одоо тэр арга дээр ч юм уу те ингээ явбал их зүгээр байна. Нэг мультимедиа ийм дүрсийг юу яах уртыг нь олчих юм оруулчих. За стандарт нэгжээр бол олох нь бол харьцангуй нөгөө юутай та бол одоо тэдэн сантиметр эдэн сантиметр байна ийм байна гэд ингээ ярьчих болж штэ тий. Жишээлбэл одоо нөгөө 2 тонны ихийг олох байд юм уу жишээ штэ. Эсвэл нөгөө бал үзэг байгаа штэ багшаа. Бал үзэг дээрээ та нөгөө юунуудаа ингээд жижигхэн шугам ч юм уу тий шугам байж идэг ингээд доор нь ингээд нөгөө шугам ингээд байрлуулсан байдаг ч юм уу. Тэгээд тэрэн дээрээ нөгөө яг 50 гот энэ бол 5 см байл энэ бол яаж гэнэ 3.7 см байна ч гэдэг юм. Ингиж нөгөө нэг ингээд юугаа харуулах юмудаа нэг үзүүл ингээ 2-3 удаа ашиглах байдлаар ч юм уу. За ингээ явбал энэ хичээл их юм хичээл болжээ гэж. За тэгээд бичлэгийн тухайд бол мэдээж энэ маань эхний бичлэг байгаа. Тэгээд дараагийнх дээр нь бичиж байгаа хүмүүс маань нөгөө энэ яг л нөгөө өмнө дутагдсан зүйлүүд яг адилхан байгаа учраас би бас хэлхий болчиход байгаа шүү дээ. Тэрнээс биш манай багш нар бол нөгөө storyboard бусад юмнуудаа бичихтэй бас их сайхан яах нь хилээд яваарэ гэж. Тэгээд тэр эхний хоёр хүний зураг байна шүү дээ багшаа. Тэр хоёроор нь хэрэгтэй юу? Наад нөгөө хүүхдийн тэр ээжтэйгээ ч юм уу ихчтэйгээ авсан зураг байна шүү дээ. Тий. Би хүний өндөр гэдэг бол тэр зургийг ч одоо би их чухал зураг гэж боддог шүү дээ. За. Тэгээд наад усаа харагдахгүй байна л да. Нөгөө ямар зураг байгаа нь харагдахгүй байгаа. Нэг нь хөл нь харагдаж байгаа, харагдахгүй хоёр юм зураг. За. Аха. Тэгээ нөө юмны уртыг харахад чинь тэгээ нөө яг нэг үзүүрээс нь харах хэрэгтэй гэдэг тэр ойлголт байгаа байхгүй. Тэр тусмаа юмны урт гэдэг бол өндөр гэдэгтэй адилхан. Өндөр бол урттай холбоотой тийм хамааралтай. Одоо юу гэх юм?
Хүний өндрийг олно гэдэг чинь уртыг олж байгаатай адилхан шүү гэсэн тийм санаа гаргаж байгаа байхгүй. Аха. За за. Үүд нь харагдаагүй зураг нь болохоор автай байгаа. Нөгөө юмн дээр гараад тасаа. Тэгээ харангуйтай юмн дээр гарсныг нь хүн хараад өндөргээд гэдгийг мэд яг боддоор ингээ хоёр ингээ яг нэг юм дээр цогоод яг бодит зургийг харангуй энэ нөгөө отон өндөр байдаг. Энийг ингээ тууд зураг гэсэн санаа. Надаа нөгөө ингээ харахаар би нөгөө ялгааг нэг харахгүйсэн байхгүй юу сая. За ямар ч хэлсэн тийм юм бэ. За тэгвэл зүгээр яг хоо энэ хоёр зургийн ялгаатай байдлыг олж гэдэг юм уу? Юу ч гэдгийг. Тэгээ зэрэгцүүлээ тавьсан байсан уу гэхлэхдээ та тусдан тавьсан уу? Тусдан тавьсан. Тэгвэл та зэрэгцүүлээ тавьчихлаа юм багш. Ялгаатай байдлын энэ хоёр зургийг ол инээ тэрээгээд ийм байдлаар ч. Ер нь бол хамгийн гол нь таны энэ миний энэ сэдвийг ингээ уншаад ингээ яваад ахаар ерөөсөө ажиглах хүүхэд ажилласны дараа тэр зүйлээ нөгөө өөрөө яах нь төсөөлж бодох энэ энэс тийм бахта энэ юм бахта гэдэг нөгөө дүрслэг нь ороод ирж байна. Тэгээд дараа нь нөгөө өөрөө яг сантиметрээр гэдэг юм уу бусад одоо тэр стандарт бус юмар ингээ хэмжих юмнууд ингээ ороод ирж байгаа байхгүй. За энэ зүгээр санаа багш. Санаа шүү. Би нөгөө зургийг сайн ойлгоогүй учраас би нөгөө ямар зураг одоо ингээ тавьчих уу гэдэг нөгөө сайн юу яагаагүй анзаараагүй учраас асууж тодруулж байгаа шүү гэж. За ингээ миний хувьд боллоо ерөнхийдөө. Тэгээд бичлэг талаас нь нэлээд юм яана ч тийм анхаар нэцтэй. Огшин дээр нэг юм байгаа. Та байгаа. байна. Дараа нь коммент өгөө би хаж үзээгүй юм байна. За. Миний хувьд бол тэр зураг айтайхан байл үү сайн нөгөө нэгтэйшин гэж байгаа санаануудыг аваад наач бас зүгээр жишээ байна гэж харсан. Тэр хичээл бол ерөнхийдөө их дажгүй болчлаа. Тэгээд саяын дэне багшийн нэгтэй багшийн хэлсэн зөвлөмжүүдийг зөвлөсөн байна. Өөрийнх нь нийт багш нартай хэлээд манай хоёр зүйл уртаа гэнэс харж байгаа. Яг нэг бид нар чинь бидний гол зорилго чинь танхимын модулыг захин модуль болох юу шүү дээ. Тэрийг сайн бариад жишээлбэл саяхтай тэр нэг дөрөв юу байна гэдэг чинь дөрөв зорилго байгаа юм байна. Дөрөв хэмжээсээ явах юм. Дөрөвний хичээл дээр бол нэг яг ямар нэгжүүдийг стандарт нэгжүүдээр харуулах болоо ингээд төлөвлөгөө бас илүү манай ахнууд яхан гараад байдаг. Төлөв за тэгээ бусдаар бол сайн хичээл бол заа сайхан ажил хийсэн юм.